Би нийслэлийн 11-р дунд сургууль гэж байсан да одоо юунд байгаа. Энэ 40-50 мянган тэнд байна да. Хоёр давхар шар байшин. Тэнд 7 дугаар анги төгсчгөөд тэгээ 18 дугаар сургуулийг ороогоор 10 дугаар анги төгсөжсэн. Тэгээд тэр үед биднэрт нөгөө илгээлт авч үйлдвэрт их очдог байлаа шүү дээ. Тэгээ би гутлын үйлдвэрт миний төрсөн эгч маань илгээлт эвлийн төв хорооны илгээлт аваад намайг гутлын үйлдвэрт аваач өгсөн. Тэгээ би гутлын үйлдвэрийн ажлын гутал гэхэд нөгөө цэргүүд бакалан гутал цэргүүдийн одоо тийм гутал хийдэг тасагт 33 дугаар тасаг гэж. Тэнд ажилч нар анх орж ирсэн. Эвлийн илгээлт аваад. Тэгээд эвлийн илгээлт аваад очиж байхад минь их сайхан байсан л дөө. Балжним гээд нэг хүн намайг миний багшаар дуламсран гээд бас нэг хүн миний багшаар ингэж тэр Фортун гээд нэг юм өөлдөг машин дандаа гутлын төрийн өөлнө. Тийм машин дээр гутлын төрийн оён, дээдийн захын оён. Тийм ажил дээр би анх гутлын үйлдвэрт очиж ажиллаа 6 жил ажилласан тэнд. Тэгээ тэр хугацаанд бол гутлын үйлдвэрээс би эвлийн төв хорооны алтан медалийн авлаа. Хүндэт өдмөрийн хүндэт медаль авлаа. Тэгээд би ажилласаа гарахад улсууд их дургүй байсан. Гутлын үйлдвэртээ байж байхгүй. Би 1970 онд театрт орсон. Тэгээд миний нөхрийн ахын авгаа улсын гавь жүжигч Эренцэн Оров гэж нэг сайхан хүн байсан. Тэгээ манай өвгөн юуруу яваад хоошоо сургуульд явчихвөө. Тэгээд гүтэл би ч нөгөө үйлдвэрт ажиллаж чаддаггүй. Ороо үдэш явж чадахгүй. Тэгээд тэр Эренцэн Оров эгч маань чамайг би нэг сайхан газар ажилд оруулнаа гэд намайг дагуулаад Дарамын театр дээр очив. Тэгээ очингууд зохион байгуулагч нь яг тэр үед ажилласаа гарах гэж байгаа намайг театрын зохион байгуулагчаар авдаг юм байна л да. Тэгээ би нэг 2 жил зохион байгуулагч байсан. Тэгж л тэр хүн намайг урлагтай амьдралын минь хол өссөн. Дарамын театр дээрээ зохион байгуулагч хийжсэн яамнаас нэг хүн ирнэ гэсэн надад. Тэгээд тэр яамнаас Нансалмаа гэж циркийн одоо байрын каминда байсан юм уу? Оёдлчин хийжсэн юм уу нэг тийм хүүхэн манай театрт зохион байгуулагчаар ирж би тэр хүүхэнд ажиллаа өгөөд тэгээд үйлчлэгч хийгээд гарч чадахгүй байсан би ерөөсөө үйлчлэгч нэг 2-3 сар хийжгээл байжсэн чинь намайг ерөөсөө чамайг жижиг хэрэгэл дээр өгнө. Тэнд очгээд. Тэгээ би 1974 оны хаврал юмдаг да одоо баригад явахын өмнө 3 сар дэм болов би жижиг хэрэгэл дээр очив. Тэгэл одоо 74 оноос хойш би өнөөдрийг хүртэл жижиг хэрэгэлтэйгээл энэ тасагтаа байж байна. Тэгээд театрт би одоо энэ баг миний ажилласан нийт уран бүтээлхэд 200-аар уран бүтээл болчихжээ. За энэ дээр жүжигүүдийн хувьд тэгээд өшөө одоо тэр шоу моо одоо янз бүрийн юмнууд байна шүү дээ. Одоо уран бүтээлчдийн одоо хувийн уран бүтээл нэ тоглолт байж гэн одоо ахмадуудын цэнгүүн байж гэн уран бүтээлийн цэнгүүн байж гэн ийм дээр ажиллаад ирэхэд баг нэг энэ 30-40 жилийн дотор лав нэг 400-аад уран бүтээл дээр ажилласан би.